За ингээд нээлтийн арга хэмжээ гэхээр байгаль орчин аялал жуулчлалын яамны сав газрын удирдлагын хэлцээний дараа ботлого дарга өгч байна. За энд хүрэлцэн ирсэн төгсгийн хадгалтай даа бүхнийхээ энэ өглөөний ямар олон айлтган мэдлээ. Өнөөдөр аль тэртээ 1971 оны Ираны Рамсар хотод анх дэлхийн ус намархах газрыг нийгмийн ач холбогдлыг нийгмийн бусад салбарт ойлгуулах зорилго бүхий энэ дээд хэмжээний хэлэлцээр засгийн газрын хоорондын дээд хэмжээний хэлэлцээр анх батлагдсан гарснаас хойш өнөөдөр ингээ 26 жил болжээ. Энэ 26 жилийн хугацаанд 1998 оны 4 сарын 8-нд Монгол улс энэ хэлэлцээрт нэгдэн орсноор бид бүхэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэн өнөөдрийг хүрж байна. Ингээд өнөөдрийн байдлаар 2017 оны 1 сарын байдлаар дэлхийн 169 орн энэхүү дэд хэлэлцээрт нэгдэн орсон байна. 214.9 сая талбай ус намрах хэрэм талбай хамарсан 2250 одоо энэ ус намрахыг газрууд бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Монгол орны тухайд өнөөдөр одоо Цэнгэл улс одоо байгаль орчны яам хамтран өнөөдөр энэ дэлхийн ус намрахыг өдрүүдийнхээ өдрийг тэмдэглэж байгаа энэ хүрээнд бас Монгол улсын хэмжээнд манай сав газрын өнөөдөр одоо энэ Рамсарын бүртгэлд орсон энэ 11 одоо ус намрах газрын захиргаадууд маань өнөөдөр яг энэ цаг мөчид бас энэ үйл ажиллагааг нээж одоо энэ бас тань мэдхийн арга хэмжээг нээж явуулж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад бас таатай байна. Ингээд энэхүү арга хэмжээ аль биесээр нээцнийг мэдээ. За ингээд сургалт судалгааны хэлцээнээр цогцоохон тавьж өгч байна. За та бүхний өнөөдөр амгалан айлтгаа. Тэгээд сая нээлтийн үгэн дээр бодлого дарга хэллээ. Олон улсын одоо ач холбогдолтой ус намрах газар. За энэ бол өөрөө байгаль экологийн экосистемийн хамгийн чухал давхар учраас бид нар одоо энэ дээр заашгүй анхаарал хандуулах юм шаардлага гарчээ. Олон улсын хэмжээнд энийг хүлээн зөвшөөрсөн байгаа. За тэгээд Рамсарын конвенц гэдэг маань өөрөө маш их өргөн утга агуулгатай байдаг юм байна. Энэ дээр одоо нуур, гол цөөрөн, гол нуурын хөндөй татам ингээд та бүхэн дээр харж байна. Маш их одоо ийм ус намрах газрын хэв шинжүүд одоо энэ ус намрах газар олон улсын ач холбогдолтой гэж үзэгддэг юм байна. За тэгээ энэ өргөн утгаар нь зөвхөн нэг одоо улс орны хэмжээнд биш, бүс нутгийн хэмжээнд биш, бүр дэлхийн олон улсын хэмжээнд хил хязгааргүй ийм одоо ач холбогдолтой учраас энэ дээр олон улсын одоо санал нэгдэж Рамсарын конвенцийг баталжээ. За Рамсар хот маань одоо Ираны хот энэ яг Каспийн тэнгисийн ирэг дээр байдаг учраас бас ач холбогдолтыг өргөж энэ одоо Каспийн тэнгисийн ирэг дээр хуралдсан энэ урагдаанаас энэ конвенц баталсан байна. За конвенц батлагдсанаас хойш үндсэндээ түрүүн хэллээ 169 орн нэгдээд орчихсон байж байгаа. За 2250 газар сайтууд одоо энэ Рамсарын бүртгэлд бүртгэгдсэн. За нийтдээ бол 214 сая 900 мянга орчим га талбай энэ Рамсарын конвенцийн бүртгэлд одоо олон улсын ач холбогдолтой газар гэдгээр орцсон байдаг байна. За конвенцийн зорилго юу юм бэ гэхээр маш энгийн. Бид нар өнөөдөр бүгд ярьдаг. Орон нутгийн үндэсний хэмжээний болон олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан ус намрах газрын байгаль орчныг хамгаалах, ухаалаг ашиглах, бид нар өнөөдөр зохистой ашиглах гэж ярьж байгаа. Замаар дэлхийд даяар тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах. Ийм гол зорилготой ийм конвенц байна. За нэгдүгээр Орос улс юуны талбай бол та бүхэнд хэлчихсэн байгаа.
За канонцд бүртгэлтэй газруудын одоо улаанаар тэмдэглэсэн байгааг харж байна. Ер нь Европын холбооны улс, за Африк, Америкийн өмнөд хэсэг дээр бол нэлийн олон газрууд бүртгэгдсэн байт юм байна. За Монгол улс 98 оны 4 сарын 8-нд канонцд нэгдээ орсон. Канонцын одоо гэрээлэгч тал гэдэг ийм албан ёсны нэрийг авсан байгаа. За тэгээ үүнээс хойш бид нар нийтдээ Монгол улсынхаа 11 одоо ачаал хөдөлгөөний ус намрын газрыг канонцын бүртгүүлсэн байна. За ерөнхий байршлыг ингээ харуул манай томоохон гол нурууд бол бүгдээрээ орчихсон явж байгаа. За канонцын гэрээлэгч тал болсноос хойш манай Монгол Улсын засгийн газар байгаль орчин аялал жуулчлалын яам маань канонцоор хүлээсэн үүргээ нэр төртөө биелүүлж тогтмол одоо үйл ажиллагаанд нь одоо оролцож ирсэн байгаа. Манайх бол жил болгон үндэсний тайлангаа канонцын нарийн бичгийн даргаас хургуулдаг байгаа. Хийсэн ажлынхаа тайлан цаашдын төлөвлөгөөгөө өгүүлдэг байгаа. За энэ дээр бол манай Монгол Улсын их сургууль, Монголын шувуу судалгааны нийгэмлэг, дэлхийн байгаль хамгаалах сан тэргүүтээ төрийн болон төрийн ус байгууллагууд одоо маш их чармаартай оролцдог юм аа. За бид нар одоо канонцын Рамсарын канонцын веб хуудсан дээр байгаа манай Монголын хамгийн ихний нүүрний мэдээллийг харж байна. За ер нь бол одоо ингээд талуудын баг хурал гэдэг талуудын их хурал гэж болдог. 8 дугаар хурлаас хойш бид нар үндсэндээ идэвхтэй оролцоод үндэсний тайлангаа хөрвүүлж ирсэн. Ийм бол үжилтэй байна. За Рамсарын канонцгийн Монгол улстай бид нар одоо хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахгүй бол өнөөдөр ийм аюул нүүрж очиж болсгүй гэдгийг харуулж байна. За энэ бол одоо Булган аймгийн Баян нуурын ус. Хэрвээ бид нар зохистой ашиглалтыг одоо хамгаалтайгаа хослуулах юм бол ингээд хатад ширэг аюулд орно. Аж ахуйн нөлөөнд өртөж одоо нэг ус намрах газрын ач холбогдол алдах ийм байдал очих нэ. За ингээ Монгол дагуур бол хамгийн анх Рамсарын канонцд бүртгүүлсэн байгаа. За энэ бол одоо ингээд ач холбогдлоор нь ярих юм бол за нийт 260 зүйл шууны одоо хооллох, амьдрах, өндөглөн цусах, дамжин өнгөрөх ийм чухал газар нутаг болдог. За тэгээ манай Монгол дагуурын одоо хамгийн ихсэн тус намрах газрын нэг болдгоор ач холбогдолтой зам олон улсын хувьд нүүдлийн шуудын гол зам болдог. Бас ийм ач холбогдолтой байдаг байна. За нууруудын хөндөй буюу одоо бидний нэгдгээр говийн нуурууд байгаа. Бөөн цагаан нуур, таацын цагаан нуур, орог нуур, адгийн цагаан нуур. За энэ бол говийн тэр хуура ширүүн одоо экосистемийг зөөлрүүлж идэг ийм усан орчин байгаа. За энд бол бас манай олон зүйлийн шууд дамжин өнгөрч өндөглөн цусдаг ийм ач холбогдолтой байгаа. За энэ дээр одоо манай одоо үлдмэл цахалтай гэдэг энэ онцгой зүйл бол байнга ажиглагддаг ийм онцлогтой газар. За өгийн нуур та бүхэн мэдж байгаа. Өгийн нуур маань өндөр аялал жуулчлалын болон за ер нь мал аж ахуй одоо аж ахуйн үйл ажиллагаанд нэлээд одоо өртдөг ийм газар нутаг байгаа. Тэгэхдээ энэ бол манай Монголын төв нутагт байдаг. Одоо ер нь урдаас хойшоо чиглэж байгаа төвийн бүсээ дайран өнгөрч байгаа бүх шуудын одоо өндөглөн цусдаг ийм газар байгаа. За ер нь орхон голын та холбоотой сав газарт багтдаг учраас бас орхон голоос хамааралтай ийм усан одоо горимыг одоо идэрхийлж байдаг ийм онцгой нуур байгаа. За дэрхийн цагаан нуур бас бий. За энэ дээр бол одоо манай хангаан төв хэсгийн суман голын хөндөд байрладаг ийм нуур байгаа. За томоохон намхраг газар нүүдлийн шуудад одоо үржих, хооллох, эдээшлэх гол орчин болдог. За хайрг нуур та бүхэн мэдж байгаа. Энэ бол одоо манай Увс аймгийн нутагт байдаг Хяргас хэмээх эрдэстэй нууртай холбоотой байдаг ийм зингийн өстой нуур байгаа. За энэ дээр бол одоо манай нэн ховор гэсэн ангил бүртгэгдсэн хотон оцгор хотон шувуу бол одоо энэ өндөглөн цусдаг ийм онцлогтой нуур байгаамаа. За харуус нуурыг та бүхэн мэдж байгаа. За энд бол одоо нэлээд олон зүйлийн ховор шууд бас өндөглөн цусдаг хошоо галуу, өндөр шумбуур, за ямаан сүлт нугас гэсэн чухал шуудын одоо өндөглөн цусдаг бас дамжин өнгөрдөг ийм нутаг болж байгаа. За энэ дээр мөн оцгор хотонгоо бас хэлэх ёстой. За ачит нуур Увс аймгийн одоо 3 сумын нутаг дамжаад байж идэг. Увс аймгийн 2 сум, Аюулгийн аймгийн 1 сумын нутаг дамжаад байж идэг. За ийм
Энэ бол бас мөн адилхан баруун зүгийн томоохон нууруудын ач холбогдолтой яг адилхан ач холбогдолтой. Энэ ховор шуудын одоо өндөглөн зусдаг юм дамжин өнгөрдөг амьдрах гол орчин болдог нутаг байгаамаа. За бөөр нуур энэ бол манай дорнод хязгаарт байдаг гол нуур байгаа. Ер нь сая миний оролцоод ирсэн дээр хурлын юугаар бол зүүн Аз Австрали Азийн нүүдлийн замын одоо сүлжээ нутагт зайлшгүй орох ёстой ийм нуур байдаг. За энэ дээр бол одоо хэдийгээр манай Доронтын тал нутагт оршдог ч гэсэн тэр хавийн одоо хуурай бус хамхраг газрыг чийгшүүлэх маш ач холбогдолтой халах голын цутгал болдог ийм томоохон нуур байна. За ганган нуур бид нар мэдж байгаа. За энэ бол мөн ач холбогдлоороо бас л зүүн талаар дайраа өнгөрч байгаа шуудын гол нутаг. За ер нь бол олон улсын ач холбогдлыг бид нар үнэлэх юм бол энийг бас тоочж барахгүй байгаа. Ер нь бол аж ахуйн үйл ажиллагаанд бас аж ахуйн үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлт автаад бас ийм ширгэх, хатах, усны хомсдох ийм аюул бас нүүрлж байгаа учраас бид нар энэ бас олон улсын ач холбогдлыг өгж бас олон улсын анхаарлыг энэ нуурын дээр татах зайлшгүй шаардлагатай болсон учраас энийг бол бид нар анхаарч үзэж байгаамаа. За увс нуур байгаа. Увс нуур нь бол та бүхэн мэдж байгаа шин мандлын ахын газарт ордог. За байгалийн хэв шинжийг бүгдийг агуулсан ийм эргэн тойронд агуулсан ийм одоо онцлогтой манай Монгол улсын хамгийн том нуур байгаа. За энэ дээр бол 210 гаруй зүйлийн шууд одоо байна. Өндөглөн зусч дамжин өнгөрдөг ийм бүртгэл тооцоотой ийм нуур байгаамаа. За хурх хөдний голлын хөндөй гэж байна. За энэ бол өнөөдөр манай тусгай хамгаалтанд ороогүй байгаа нутгуудын нэг. Гэхдээ одоо дэлхий дээр ховордсон олон зүйл тогрооны бас нэлээд хувь энэ хурх хөдний хөндийн голд одоо өндөглөн зусдаг ийм ач холбогдолтой. За ер нь тэгээд бас ус намхраг газрын одоо баг бэлтгүү анхаарах хэрэгтэй газрын нэг бол хурх хөдний голын хурх хөдний голын хөндөй байгаамаа. За Рамсар бүртээ ус намар газар нутгийн одоо газар нутгийн хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа бол манай 2008 оноос хойш одоо конвенцийн гэрээлэгч талын хувьд маш итгүүлэн ажиллаж ирсэн гэж байгаа. За ер нь үндэсний зохицуулагчдын семинар, за үндэсний тайлан бэлтгэх, за тэгээд Монгол орны нүүдлийн шуудын судалгаа, за тэгээд цаашлах бид нар шууны ханиадны судалгаанд оролцсон байгаа. За энэ дээр бол манай Монгол Улсын их сургууль, Шинэ зохионы академийн ерөнхий бас соёлын биологийн хүрээлэн, за хөдөө аж ахуйн их сургууль, за Монголын шувуу судлалын нийгэмлэг, зэрлэг гадны судлан хамгаалтын нийгэмлэг гэдэг энэ одоо байгууллагууд итгүүлэн оролцдог. Ер нь Рамсарын хэрэгжилтийг хангахад эдгээр байгууллагуудын тусалцаа манай агаал орчны төрийн санаа төв байгууллагууд дайсшгүй тустай байдаг учраас эндээ хамтран ажиллаж ирсэн юм аа. За ингээд үйл ажиллагааныхад бид нэр одоо жишээ баримтуудыг харуулж байна. За үндсэндээ Монгол орны улаан данс гэдэг шууны улаан дансыг хийснээр бид нар энэ Рамсарын конвенцийн өмнө хүлээсэн үүргээ бас биелүүлсэн нэг тод илрэл болсон. Яагаад гэвэл энэ дээр бид нар бүх шуудынхаа нэн ховрын зэрэг. За тэн дээр мэдээлэл хэр дутмаг байна. Ус намар газрын ач холбогдлыг өргөж байгаа шуун аль нь гэдэг энэ бүх мэдээллийг тусгасан юм Монгол орны шууны улаан дансыг хийсэн байгаа. За түүнийгээ дагаад одоо Монголын шувуу хамгаалах одоо үндэсний стратегийг боловсруулсан. За энэ дээр бол түрүүний миний хэлсэн мэрэгжлийн байгууллагууд маань бас итгэл оролцсон байгаа. За Рамсарын үндэсний тайланг одоо бид нар 2013 онд хийсэн байгаа. За энэ дээр бол конвенцэд ирснээс хойш бүхэл үйл ажиллагааг нэгтгэсэн. За тэн дээр гарсан ололт амжилт бэрхшээл дутагдал цаашдаа анхаарах зүйлүүдийг бүгдийг тогтоосон бас томоохон баримт бичиг боловсруулсан байгаа. За энэ зүүн Аз Австрали Азийн нүүдлийн замын түншлэл гэдэг энэ санаачлагын байгууллага Рамсарын конвенц дотор үйл ажиллагаа явуулдаг. За тэгээд дэлхийд дээр нүүдлийн 9 гол зам байдгийн нэг нь одоо энэ тэмдэглэгдсэн байна. Манай нутаг бол одоо манай Монгол улс бүхэлдээ бараг орчдог. Тийм учраас Монгол улс бол энэ түншлэл дотор бас нэлээд голлох хоролтой ийм улс орны тоонд орж байгаамаа. За тэгээ энэ зүүн Аз Австрали Азийн нүүдлийн замын газар нутгийн хэмжээ бол бас нэлээд том. Дэлхийн 22 орны газар нутаг дамжиж идэг. За дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь энэ газар дээр оршин амьдардаг. За жилдээ 350 зүйлийн 17 сая шувуу нутгаар дамжин өнгөрч нүүддэг. Ийм их томоохон ач холбогдолтой
ийм газар байгаа. За үүнийг тэгээ хамгаалах гэсэн санаачлал бол Рамсарын конвенцэнд гарсан байдаг. За хамрагдсан улс орнуудын нэрсэнд байгаа. За өнөөдөр бол Монгол улсын нүүдлийн замын түншлэлийн одоо бүртгэлд бас 11 газрыг бүртгэлсэн байгаа. Гэхдээ манай Рамсарт орсон 11 газар бол биш, тэрнээс 8 нь бол давтцаж байгаа. 3 нь бол давтцахгүй байгаа. Тэгээ энэ дээр бол бас бид нар энэ ач холбогдлын өндрөөр гэж Рамсарын конвенцтэй адилхан эдгээр газрууд дээр бол одоо анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн юм мессежийг бол сая бид нар хуралд оролцохдоо өгсөн. Ер нь бол яг хурлаас бол Монгол улс бол бас нэгэн оллох зам дээр байдаг учраас зайлшгүй анхаарч үзэх орны танд орно гэж ингэж үзэж байгаа. За энэ бүртгэлтэй газруудын жоохон бүтгэн гарчиж ер нь бол яг Угтмын байгалийн нөөц газар, Дашин Чилэнгийн цагаан нуур. За тэгээд юуны бүр Эрхийн цагаан нуур. Эрхийн цагаан нуур энэ гурав бол Рамсарт ороогүй ингээ бүртгэгдсэн байж байгаа. За конвенцийн хэрэгсэлд оролцогч байгууллагуудыг би түрүү хэлсэн байгаа. Ер нь бол эдгээр байгууллагууд манай байгаль орчин аялал яамтай хамтраад конвенцийн одоо үндэсний удирдан зохицох зөвлөлийн гол ажлыг нугарч өгдөг байгаа. За энд өнөөдрийнхөө би юу бол тэмдэглэлт өдрийнхөө логог та бүхэнд харуулж байна. Бид нар одоо бас түрүү хэлсэн олон улсын хүлээсэн үүрэг хариуцлага ухамсарлаад дэлхийн нийтэд тэмдэглэлээ өнгөрүүлж байгаа энэ өдрийг одоо Монгол улсаас орхигдуулж болохгүй. Цаашдаа бид нар энэ уламжлал болгон тэмдэглэх ийм шаардлагатай байгаа. Тийм учраас энэ дээр бид анхаарах хэрэгтэй хаа гэж байна. За ер нь Рамсарын конвенцэд бүртгэлтэй буюу за олон улсын ач холбогдолтой бас нэг газарт нүүлээд байгаа аюул бол бүхэн харж байна. Хамгийн дөрөвдөрөөс нэг шуудын амьдрах орчныг одоо боснуул сүйтгэх устгах энэ одоо үйл ажиллагаанууд дээр нүүрлж аюул бэрхшээлд орж байгаа. За бид нар дээр бас нөгөө баталтай байдаг санхүүгийн бэрхшээлүүд бас орно. За цааш авах арга хэмжээг бол манай үндэсний удирдан зохицуулах зөвлөлийн гишүүн одоо Гомбатар доктор бол ингээд бүр томьёолж оруулсан байгаа. Бид нар энэ бэрхшээл сургамж энийг бол бүгдийг үндэснийхээ тайлан дээр оруулсан учраас тэрэн дээрээс та бүхэн хэрэгчлэн танилцаж болно. За ингээ анхаарал хандуулсан явдалд баярлалаа. За цацаагаар баярлалаа. За саяны хэлтгэл дээр гарсанчлан бас манай Монгол орнд Рамсарын конвенцэд одоо ороогүй нэгдээгүй хараахан одоо бүртгэж амжаагүй бас тийм нуурууд болоод байна. Тэгэхээр энэ газруудыг бас цаашид хамгаалах, бүртгэжүүлэх, Рамсарын конвенцэд бүртгэх оруулах талаар бас энэ арга хэмжээнийг бас манай байгаль орчин аялал жуулчлалын яам энэ арга хэмжээнд авч ажиллаж байгаа гэдгийг та бүхэн бас дуулгая. За өнөөдрийн хэлтгэлд манай дээр энэ өнөөдрийн арга хэмжээнд дээр хүрэлцэж ирсэн байгууллагуудыг та бүхэн танилцуулъя. Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын хэлцээний дараа нар болон нэршлүүд ирсэн байна. Мөн яамны одоо харьяа газрууд болох Сав газрын төлөөллүүдээс байна. Хамгаалтын захиргааны төлөөллүүдээс байна. За Монгол улсын их сургуулиудаас хөдөө аж ахуйн сургууль, мөн хөдөө аж ахуйн сургууль, Монгол улсын их сургууль, ЭКАД, шинжлэх ухааны технологийн их сургууль. За мөн төсөл хөтөлбөрүүд болох дэлхийн байгаль хамгаалах сан, говь хангаан төсөл, мөн нийслэлийн байгаль орчны газрын ийм хүмүүс ирсэн байна. Мөн манай мэдээллийг хэвлэл мэдээллийн болон манай сайтаас дамжуулж авч мэдээллийг сонирхож ирсэн ийм бас оролцогч ийм хүмүүс бас ингэж хүрэлцэн ирсэн байна. За энэ дээр нэг хэлт өндөр дэвний хүнийг өрье. За энэ хүн бол байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Нямдаг урьж байгаа. Нямдаг дарга бол одоо Монгол Улсын усны бодлогыг бас бодлого тодорхойлж байгаа юм чухал хүний үеийг бас та бүхэнд хүргье. Нямдаг дарга энэ дээр өрье. За ингээд Нямдаг даргын дараа доктор Имшил хэл яваа. За намайг үлсэн баярлалаа. За та бүхэндээ дэлхийн улс намгарах газрын өдрийн алуун мэндийг өргөн нэвтрүүлье. Тэгэхээр улс хаан тэнд амьдрал байдаг. Тэг тусмаа сүүлийн жилүүдэд бол улсны асуудал дэлхийн нийтэд онцгой
тулгамдсан ийм чухал асуудал болсныг энд суугаа хүн бүхэн мэдэж байгаа. Хэрэн устгай газар бол явж дэлхийн улсууд дотроос хамгийн баян улсын нэг болж хувирах цаг болсон байгаа. Тийм учраас аливаа улс орнууд бол өөрийнхөө нутаг дотор байгаа устгай газруудаа хамгаалах, хайрлах, зөв менежментээр үр дүнтэй зохистой ашиглах ийм чиглэлийн бодлогыг баримталж байгаа. За тэдгээрийн дотор ус намгарах газар гэдэг асуудал бол үнэхээр онцгой ач холбогдолтой. Манай Монгол орны хэмжээнд нийтдээ ерөөсөө 608.5 км3 устай дэлхийн дунд тооцоогоор мэдээж зарим жил бороо ихтэй арай их устай байдаг, зарим жил арай багасдаг. Гэхдээ дундчаар бол 608.5 км3. Эдгээрийн 500 км3 нь нуур. Тэгэхээр цаана ерөөсөө 100 гаруй км3 тэр дотроос 1.9% нь газрын гүний ус. Тэгэхээр үндсэндээ бусад 98 орчим хувь нь бол газрын гадаргын ус. Тэгэхээр энэ газрын гадаргын усны чинь хамгаалтын гол асуудал ус намгарах газар. За тэгээд та бүхэн одоо сая нийтдээ манайхан нэг 5,000 орчим нуур. Эдгээрээс 11 нь өнөөдрийн бидний ярилцж байгаа Рамсарын конвенц буюу ус намгарах газрын асуудлыг хариуцдаг энэ олон улсын том конвенц багтдаг. Тэгэхээр энэ ямар бас утгаараа ярьж байгаа нэхэр ганцхан усны талаараач бас биш юм аа. Магадгүй та бүхэн газар усны бодлогын асуудлыг хариуцдаг газрын дарга нь энэ асуудлаа ярина гэж ойлгож болно. Гэхдээ ус нь өөрөө амьдралыг татдаг учраас тэр чигээр тэнд экосистем, тэр чигээр тэнд бодиттой амьдрал байна. Энд бол зөвхөн өнөөдрийн зураг дээр ойлгож байгаа шиг хэдхэн шуугаар нь бас төсөөлж болохгүй. Бид нэр энэ шуугийн яриад байгаагийн гол учир бол нууртай газрын гол төлөөлөгч, амтны төлөөлөгч өөрөө шуу учраас бид нэр тэгж ярьж байна. Гэтэл тэнд дотор байгаа ус байж байна. Өчнөөн олон бичиг биетэн амтд байж байна. За дээр нэмээд усны ургамал байж байна. Ингээд энэ чигээрээ экосистем болдог. Тийм учраас бид нар энэ одоо асуудалд хандахдаа ийм цогц байдлаар нь экосистемийн утгаар нь ханддаг. Тийм учраас бид өнөөдөр ард иргэдтэй бидний өнөөдрийн энэ өдрийг тэмдэглэж байгаа нэг гол шалтгаан бол энэ экосистемийг хэрхэн хайрлах ёстой, хэрхэн хамгаалах ёстой бэ гэдгийг ойлгох асуудал хамгийн чухал байна. Энэ болоод мэдээж энэний гол гогцоонд нь ус нь байж байгаа. Дээр нэмээд шууд нь байж байгаа. Тэгээд цааш нь ижбүрэн тогтолцоотой бус шуун. Та бүхэн төсөөлөд үзтээ бид нэр ганг нуурыг бодохдоо мянган хонгийн шуулган гэж тэр сайхан шуудаар нь бодож төсөөлж. Гэтэл энэний цаана тэр нууранд суугаад нисэж байгаа холын замдаа аяндаа гарч байгаа тэр шууд буцхаасаа өмнө цуглаад хинэн ихэнд нь явах уу, хинэн дараад нь жагсах уу гэдгээсээ эхлээд хэрхэн яах тухайгаа бүгднгийн чуулдаг ийм чухал одоо объект байж байгаа. Тийм учраас тэр анган нуур маань зөвхөн үзэсгэлэнтэй хонг үзэх гэдэг утгаараа биш экосистемийн талдаа өндөр ач холбогдолтой байдаг. Жишээлбэл хар ус нуур гэдэг бид нэр одоо олон жилийн өмнөөс эхэлж судалгаа хийж явж ирсэн. Хар ус нуур дээрээс 1996 онд санагдаж байна. За 94 онд санагдаж байна. Хар ус нуурын тогроон дээр Японы эрдэмтдтэй хамтраад антин зоогоод үсгэсэн. Тэрнийг эхлээд 6 дугаар сард ирээд одоо дэгдээ хийгээ байхад нь унтуулж жагаад барьж аваад тусад нь бид нэр өсгөөд тэгээд манай одоо доктор мөнх тогтох доктор Шар эдгээр хамтраад Японы эрдэмтдтэй судалгаа хийгээд тэгээд тэнд Казахстанаас Оросын холбооны улсын Владивостокоос 3 газраас нэгэн зэрэг тогроон дээр антин зоогоод үсгэхэд ганцхан Монголын тогроо Гималан улсыг давтсан. Тэр судалгаагаар нүүдлийн шууд 6 км-с дээш өндөр нисдэг тийм одоо зүй тогтлыг анх удаа тогтоож ирсэн баг. Тэр судалгаа маань бол Монголын үндэсний хэмжээнд анхны шууны дээр нь антин зоогоод бодитоогоор нүүдлийг судалсан судалгаа байсан. Энэ мэтлэнгээр энэ бол одоо бидний өнөөдрийн авч үзэж байгаа энэ бүх нуурууд
бүх объектууд маань бол Монголын усны амьдрал, Монголын байгалийн экосистемийн гол одоо толин болсон, гол бас одоо хэмжүүрэн болсон ийм одоо чухал объектууд байдаг юм аа. Энэ үүнийг бол цаашдаа бид нэр хэрхэн яаж хамгаалах ёстой вэ? Зүүн талын бүс нутгийн өнөөдөр бий болоод байгаа ууршилт нь хурд тундснаас хэд дахин хэтэрснээс болоод ширгэлт хурдтай явагдаж байгаа онцлог. Баруун талын мөнгө цас мөсөн голойн урс цас хамаарат, хайлтаас хамаарат өмнөх жилүүдэд байгаагүй их хэмжээгээр үерлэж их устай юм шиг байж байгаа дүр төрх. Говийн бүс нутгад угаасаа байгаа одоо гадаргын ус нь бага байдаг учраас түүнд байгаа хүний усны мониторинг судалгааг нэмэгдүүлэх, нөөцийг нь нэмэгдүүлэх асуудал гээд Монгол орны өргөн уудам нутгад дэвсгэр дээр байгаа энэ усны бодлогын өвөрмөц онцлогийг хэрэгжүүлэхэд өнөөдрийн энэ одоо ус намгах газрын өдрийн үйл ажиллагааны явцад бидний ард түмэнд хүргэх мэдээлэл, түүнийг хамгаалалттай холбогдсон, амьтын шуугаа харилцагтай холбогдсон энэ бүх мэдээллийг сурах жахуу ирээдүйн үеэс эхлээд иргэд хүмүүстэй хүртэл хүргэх асуудал бол онцгой ач холбогдолтой юм аа. Тийм учраас олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн сүүлийн үеийн эрдэмтдийн арга зүйг нь одоо бид ашиглах, тэднэртэйгээ хамтарч ажиллах, олон улсын одоо хэмжээнд тавигдж байгаа шаардлагад, стандартад нийцүүлж энэ одоо нандин эрдэнэ, чандам эрдэнэ болсон усаа хамгаалах гээд олон асуудал дээр бол энэ 10 сарын конвенц онцгой ач холбогдолтой юм аа гэдгийг би энд онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тийм учраас би одоо энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ одоо бодлогыг хэрэгжүүлэх, цаашдаа өнөөдрийн энэ арга хэмжээнийхээ одоо үр өгөөжийг нийтэд хүргэх, өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажил чинь амжилт хүсье өрөөё. Баярлалаа. English doctor actually. English doctor. За би таагүй бас English doctor-ыг танилцуулъя. За бидний нэмэр гоё тоолтгээ манай энэ байнгын салбарт масаараа ажилласан би одоо тэгсэн муура авмаа. Ингээд бас энэ ухаалаг гэж үзээд бас өөрийн хүмүүний оруулаад залуу үедээ бас хойж үедээ ингээд өөрийнхөө болоо. За баярлалаа. За та бүхэндээ өдрийн амгалан айлтгая. За ингээд би энэ хүлээлт намгийн талаар энэ ус намрах газрын өдөр тохиолдуулж танилцуулъя гэдэг ийм хүсэлтийг тавьсан. За энэ бол бас учиртай. За чи яаж үгүй чи? Хоочгүйгээр утсан мөн. За энэ 97 оноос тэмдэглэж байгаа ус намрах газрын одоо дэлхийн өдрийг тохиолдуулж энэ хүлээлт намаг гэдэг асуудлыг онцолж ярья гэж ингэж бодож байгаа. За ус намгарах газар гэж ба, дээр нь намгарах газар гэж ба, тэгээд хүлээлт намаг гэж ба. За энэ дотроос энэ хүлээлт намаг гэдэг асуудлыг бол онцолж манайд одоо төсөл хэрэгжиж байгаа. Ийм учраас энэ хүлээлт намаг гэдэг асуудлыг одоо танилцуулах ийм зорилготой байна. Тэгээ манайд бол одоо намаг гэдэг ойлголтыг бол ерөөсөө нэг тийм зүйлийг шавартай, ноёдын чихтэй ийм бамбалзуур газар гэдэг ийм одоо ойлголтоос одоо цааш гараагүй ийм байдаг. Түүний экологийн ач холбогдлыг бол одоо болтол бид нар сайн ухаж мэдээгүй ийм байна. Тэгээ хүлээлт намаг гэдэг тодорхойлолт бол энд одоо бичсэн байгаа. Энэ бол усны ургамлаар бүрхэгдсэн. Тэгээд бүрэн задраагүй органик одоо бодисод хоригдлогдсон. Тэгээ газрын мог нь илүүдэлж хийгвэх ийм хэсгийг бол хүлээлт намаг гэх юм а гэсэн ийм тодорхойлолт байна. За тэгээ хүлээлт намаг бол бүхэл бүтэн экосистемийг үүсгэж байгаа. За энэ дотор бол одоо продуцентүүдээс аваад одоо 20% хүртэл энэ бүх одоо тэжээлийн систем бол энэ дотор явагддаг. Энэ консументууд гэж 1, 2, 3 дугаар эрмийн консументууд бол энэ дотор байдаг. Ингээд бүхэл бүтэн экосистем гэдэг нь бол энд харагдаж байна. За тэгээ хүлээлт намыг бүрдүүлэгч 3 хүчин зүйл байгаа. За нэг нь бол ус, тэгээд ургамал, хүлэр гэсэн. Тэгээд энэ усрлог орчинд энэ ургамлын үлдэгдэл одоо дарагшаад тэгээ энэ дарагшигтаа бол одоо ялцралд орохгүй. Микроорганизмын үйлчлэгэнд орохгүй нөгөө усрлог учраас бол нэг аэроб нөхцөл бол байхгүй. Ийм учраас энд бол ингээд дарагшаад олон сая жилийн турш ингээд хоригдлогдоод ингээд хүлэр үүсдэг.
Бусад нөхцөлд бол одоо микроорганизмын үйлчилгээгээр одоо ялгарл явагдаж ингэж одоо дарагшилтэй. Хүлрийн онцлог бол ийм анаэроб нөхцөлд ийм дарагшилтэй үүдэн дээр үүссэн ийм зүйл байна. За тэгээ хүлрийн одоо дотор нь ангиж үзэж байгаа. За тэгээ тэр одоо гадаргуугийн баярчлаар тэгээ хүлрийн өөрийн одоо бүтцүүгээр нь үүслээр ингэж ангилдаг. Тэгээ энд бол хөвд тэр ийм намгийн уран болоод үлдэгдлүүд хоригдлагдаад ингээд давтаршиж хүлэр болно гэж. Тэгээ дэлхийн намаг бүхий газрууд 250-аас 500 миллиард тонн хэмжээний хүлэр агуулгач байна гэсэн ийм тооцоо бол гарч байгаа. За энэ бол хуурай газрын нийт талбай 4% эзэлж байгаа. За хүлрийн юу бол тэр зураг дээр харуулсан байгаа. Дотор нь бас нэлээд ангилдаг. Тэгээ одоо гадаргуугийн хувьд нь усны гадаргуу хүртэл одоо навчтай бас одоо ямар хөө үстэй явж гинөө гэдэг ийм юм бол харагдаж байна. За тэгээ хүлэр бол ашигт малтмал. За энийг бол хүлэр ихтэй орнуудад бол намгаа хатаагаад тэгээ хүлэрээ бол аж ахуйн зорилтыг ашиглаж байсан. За энд бол түлш болгож ашиглаж байсан. За бордоо болгож ашиглаж байсан. Дулаан тусгаарлагч одоо манайх нэг хөөсөн цэр гэж яриад байгаа. Энэ шиг одоо хүлэрийг бол энэ дулаан тусгаарлагч ашигладаг юм байсан. Тэгээ Монголд бол энэ хүлэрт намаг бол маш бага хэмжээтэй судалгаа хийгдэж явж байгаа юм байна. За хүлрийн олборлтыг бол энэ дээр харуулсан байгаа. За энийг бол зураг харуулад өгөрэй. За тэгээ хүлрийн хэрэглээ бол ангаа ахуйн төлөш хөдөө аж ахуй малын дэжэл үйлдвэрийн түүхээ гэдэг иймэрхүү чиглэлээр бол ашиглаж байна. За манай одоо сүүлийн үед бол нэлээд анхаарал татж байгаа хүлрийн хэрэглээ бол энэ шай буюу энэ хүлрийн шахмал гэдэг энэ асуудал байна. За энэ бол гадаад орноос орж ирээд манай одоо тарилын эргэлдэг юм ойчуулт эргэлдэг юм улсуудын одоо нэг анхаарал татсан ийм сэдв болоод. Тэгээ энийг бол манай шай гэж нэрлээд ингээд зашчихсан үндсэндээ хүлрийн одоо табилэгдэг шахмал ийм юм байна. Тэгээ тэр зураг дээр бол харагдаж байгаа одоо нэг иймэрхүү одоо шахмалууд бол манайд ирдэг. Энэ бол ингээд дорхтой нэр ингээд уцаараад ингээд том болчтой энэ уран орчны нөхцөлийг бүрдүүлчихдэг юм байна. Тэгээ энийг бол ингээд савнд өрөөний дотор нь үргэлжлэгээ хийгээд тэгээ энийг анчтанд одоо шууд одоо талбайдаа суулгаад ингээд одоо нөгөө ойжуулалтын ажилд бол хэрэгжиж болдог. Тэгээ энийг бол шууд талбайдаа хийгээд явахад бол энэ одоо чигийг маш их хадгалдаг, чиг бол алддаг бүх. Ийм учраас бол ялангуяа манай амдуугийн нөхцөлд бол энэ хүлэр шахмалыг ашиглаж ойжуулалт одоо ногоон харилцааны ажилд хийх бол гэх ач холбогдолтой ийм зүйл байгаа. За тэгээд дэлхийн хэмжээнд бол хүлэрт намаг ямар хөө байна гэхээр дэлхийн 3% л одоо эзэлж байгаа дэлхийн гадаргууг. За тэгээд ач холбогдлын одоо энэ тавчтай дэлхийн хэмжээнд үүсгэж байгаа ач холбогдол. За энэ бол хүчил төрөгчийн одоо их үүсвэр, одоо үүс төрөгчийн шингээ гэдэг юм байна. За энэ тоогийн тавьдсан байгаа нэгка намаг одоо жилд одоо төдийн хэмжээний нөөцлөлтийг хийж шингээ 40% хэмжээний хийг одоо хүчил төрөгчийг гаргана гэж. Энэ нь бол нэгка ойгоос 7-оос 15 дахин их байна гэж. За энийг бол өндөр анзаардаг ойл гэдэг яваад байсан. Яг одоо нөгөө хамгийн гол одоо агаар цэвэршүүлэгч одоо ойлгодгүй ингээд яваад байсан байна. Ийм учраас бол энэ ялангуяа нуурын цэцлэг өөрчлөлт энэ үед бол энэ хүлэрт намгийн асуудлыг онцгой анхаарах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. За тэгээд усны нөөцийг бүрдүүлж одоо гол зүйл бол намаг байгаа, хүлэрт намаг байгаа. За энэ дээр агуулж байгаа усны хэмжээг тавьсан. За энэ нь бол дэлхийн бүх гол мөрний усын нийлүүлсээс 6 дахин нийлүүлэх усыг бол энэ намаг дотор хадгалж байна гэж. Тэр энэ намаг бол бас онцлогтой. Ягаад усан гадаргуугаас бол маш амархан ууршаад алга болчихно. Намаг бол одоо үндсэндээ тодорхой хэмжээний муугчанд ороод хамгаалтанд орсон юм гэсэн үг шүү дээ. Тийм учраас аливаа ийм тохиолдсон үед бол намаг бол одоо усаа аварч үлддэг ийм одоо үндсэндээ оромжинд одоо гэж хэлэх юм уу ийм зүйл байна. За тэгээд нүүрс төрөгчийн агуулга болж байгаа. За энэ хөрсөн дөрвөн нүүрс төрөгчийн 30% агуулдаг. Дэлхийн нийт ойн массаас 2 дахин их одоо нүүрс төрөгчийг бол агуулж байгаа юм. Одоо нүүрс төрөгчийн агуулга гэж ингэж ярьж байна. За усны тохируулгын үүрэгтэй одоо мөх цэвдгийн хайлбар ус тэгээд хорын усыг тогтоом барих тэгээд алгуур аажмаар догоол мөрний өрөөгөө шилжүүлдэг усны тохируулга гэж манайх ярьдаг. Энэ үүргийг бол одоо намаг гүйцэтгэж байна. За ус цэвэршүүлэгч үүргийг бол гүйцэтгэв. За энэ бол үндсэндээ нарийн шүүлтүр гэсэн үг шүү дээ. Энэ шүүлтүрийн шүүлтс ус бол одоо маш цэвэрхэн байх юм аа.
За тэгээ Монгол орны хувьд бол хүлээлт намын судалгаа 2003 оноос эхэлж хийгдсэн. За энэ хүрээнд бол бас тодорхой хэмжээний анхаалагч материал энэ бол цугласан. За 2007-оос 13 онд бол Орос Монголын хамтарсан экспедиц судалгаа хийсэн. Тэгээд экосистемийн болоод Монгол гэдэг ийм ном бол Москвад хэвлэгдсэн. Энэ бол манай одоо намгийн талаар анхны одоо нэлээд одоо бүрэн мэдээлэл бол энэ дагуулсан юм байна. За тэгээд хүлээлт намгийн хамгаалтын хувьд аваад үзэх юм бол хүлээлт намгийн одоо манай орны хэмжээг аваад үзэх юм бол одоо нийтдээ 1.7% бол нийт нутгийн дэвсгэрийн эзэлж байгаа. 27.2 км 27,200 км-ийн авдраа талбай эзэлдэг ийм их одоо тоо баримт бол гарч ирж байгаа. За тэгээд хүлээлт намгийн олон янз байдлыг бол энэ дээр одоо манай судлаачтай авсан зураг одоо хазар оны төсөв байдлаар одоо харуулсан юм байна. Тэгээд хүлээлт намгийн товцыг бол бас манай судлаачид гаргасан одоо хөндлөн төсөлтөөр за энд бол хинти орхон хангаа гэсэн энэ гурван жинэлтээр бол гаргаж тогтоосон юм байна. Тэгээ нам бүхэн газрын хамгаалтын хувьд бол одоо үзэхэд бол 40% нь улсын тусгай хамгаалтанд хамрагдсан байна гэсэн ийм дүн гарч байгаа. За энэ бол 25 тусгай хамгаалалттай газарт одоо харьяалагч юм байна. За тэгээд намгийн доройтлын үр дүнд юу болох вэ гэдэг. Гэхдээ зэрэг нэг төрөн хүчил дөрөгч нүүрс дөрөгч шингээдгээ гэж. Намаг доройтоод ирэх үед бол одоо нөгөө хадгалж байсан нөгөө агуулх болж байсан нүүрс дөрөгч эргэж агаартаа алддаг. Энэ учраас нөгөө нүүрс дөрөгчийн нэг их том одоо их үүсвэр дагаар бохирдол үүсвэр болдог юм байна. Тэгээ энэ дээр заасан орхон эдэр болдог хөндий дарахтай одоо уулархыг сав газар болоод энэ олон мянган талбайд одоо хүлээлт намаг үгүй болж байгаа ийм дүн бол судалгаагаар харуулсан. Тэгээ энэ дээр бол энэ хатаад ингээд ихтэй газрыг бол CO2 бол нөгөө хадгалагч байсан юм аа хийгээд даалдагдана. За ийм нөхцөлтэй байх юм бол одоо хүчил дөрөгч ялгаруулаад тэгээд нүүрс дөрөгч шингээх ийм байдалтай байна. Тэгээ хүлээлт намын байдлын үүднээс одоо агаарт хүчил дөрөгч ялгаруулж байгаа 7 дахь одоо том нүүрс дөрөгч ялгаруулж бол Монгол байна. Энэ Джонстон гэдэг эрдэмтэн одоо 2010 онд ингэж одоо дүнэлтэж гарсан байна. Тэгэхээр зэрэг хүлээлт намын асуудал бол ялангуяа нуурын сүлжээ өөрчлөлтийн асуудал яригдж байгаа үед энэ асуудал одоо 7 дахь орны хэмжээнд орчихсон. Ийм учраас энэ дээр бол анхаарал хандуулах байх аргагүй юм байна. За тэгээд энэ дээр зүгээр тэр нүүрс дөрөгч хоригдлог гэдэг үгэндээ нэг тайлбар хийх зорилгоор юм оруулсан. Тэгээ манай дэлхийн олон улсуудын нүүрс дөрөгчийн их том агуулах юм аа. Тэгээ энэ юуны дагуулагч нь вэхээр одоо нүүрсэн дагуулагч байна, модон дагуулагч байна, хүлээлт дагуулагч байна. Өшөө олон юмнууд л биелдэг. Гэхдээ зэрэг энэ нэг одоо агаарт эчангээ бүгд л нүүрс дөрөгч болоод ингэж байж байгаа хадгалагч гэсэн. Энийг агаарт алдахгүй байна гэдэг бол одоо нэг нүүрс дөрөгч хоригдлыг хамгаалах гэдэг ийм чухал асуудал байна. За энийг бол манай бол нэг их яригдахгүй. Ялангуяа Солонгос эдгээр улсад бол энэ нүүрс дөрөгчийн хоригдлыг хамгаалах гэдэг асуудал нэлээд хүчтэй яригддаг юм байна. Тэгээ нүүрс дөрөгчийн хоригдлол одоо агаартай харьяалах хөөхөр шатлах процесс ялгарна, ялзрах процесс ялгарна. За тэгээд намгийн хувьд бол одоо доройтлын процесс бол одоо ялгарна. Тэгэхээр зэрэг нүүрс дөрөгчийн хоригдлыг шатаахгүйгээр, ялзрахгүйгээр ийм байдлаар одоо хадгалж чадах юм бол одоо агартаа дэгдэхгүйгээр одоо энэ хадгалаад байж болох юм аа гэсэн ийм санаа байна. Тэгээд ялангуяа хүлрийн төмөр, ойн төмөргээр одоо асар их хэмжээний одоо нүүрс дөрөгч агаад ялгардаг. Хүлрийн төмөр бол бүрийн аюултай одоо газар доогоор бууж чаддаг шиг газар доогоор уугж явж байгаа. Тэгээд дээр нь мэдэхгүй хүн адил төмөрч одоо үйдэг ийм аюул замтай юм бол байдаг. За нүүрстэй үед бол бид мэдж байгаа шатаахгүйгээр ашиглах ямар хазан байх вэ? Юуны хараар боловсрол болох вэ? Тэр ганц бүрийн юм одоо яригдж байна. Тийм учраас энэ нүүрс дөрөгчийн хоригдлыг хамгаалах гэдэг энэ асуудлыг бол манай орны хувьд нэлээд анхаарах хэрэгтэй шиг байна. За энд яг гоо дүнзэн башин барихыг бол бас их дэмжиж юм байна. Яагаад гэвэл тэр шатаахгүй язлахгүй одоо нүүрс дөрөгчийн тэр чигээр нь одоо хадгалж байна гэж. Ийм байдлаар одоо мод чигээр юм уу одоо ийм агаарт алдуулахгүй байдлаар нүүрс дөрөгчийн хоригдлыг хамгаалах энэ асуудал чухал юм аа. За тэгээ манай орнд хүлээлт намар төсөл гэж хэлж эхэлж байгаа. Тэгээд 2014 онд бол энэ хүлээлт намрын асуудлыг манай засгийн газар анхаарч үзээд ингээд чадварыг өргөжүүлэх төсөл хэрэгжүүлэх юм хүсэлтийг бол тавьсан. За энэний үндсэн дээр бол Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг оруулах сан, одоо Монгол орны хүлээлт намрын стратеги төлөвлөгөө гэдэг ийм төслийг одоо хэрэгжүүлээд явж байгаа.
За энэ бол 2016 оноос модон эхэлсэн. Тэгээ энд бол гол хүлээлт намайг өгөх газруудад судалгаа хийсэн. Манай газар зүй геологийн хүрээлэн биолог ерөнхий боловсролын биологийн хүрээлэн гэрэлтийн судалгаа хийсэн. За нийгмийн эдийн засгийн судалгаа бас хийгдсэн. Тэгээ энэ судалгааны ажил бол одоо нэгтгэдэг бас нэлээд эцсийн нэлээд одоо чухал материал нэлээд мэдээлэл авах байгаа гэсэн ийм бодолтой байгаа. Ингээ энэ зам бол энэ одоо төсөл дуусна. Энэ төсөл дуусахад бол энэ намаг хамгаалах стратеги төлөвлөгөө боловсрогдох. Тэгээ энэ одоо мэдээллүүдийг бол олон нийтийн хүчээр болгох ийм ажил бол хийх юм аа. За тэгээ одоогоор эрхцэн байдлын хувьд ямар байна вэ гэдгийг одоо бид бас үзсэн. За байгаль орчны салбарын 20 гаруй хууль бол одоо ийм олон одоо зурм, тогтоомж, конвенц, протокол ингээд зохицуулагдаж байгаа. Гэтэл бол усны тухай хуульд бол ерөөсөө тэр 3.1-4-д бол усны сан бүхий газар гэдэгт л намаг гэдгийг оруулсан болохоос биш намгийн талаар өөр заалт бол байхгүй. За сайтын тушаалаар батлагдсан тэр мэдээллийн сан бүртгүүлэх хөтлөх гэдэгт нь бол одоо гадрын усан намаг мөсөн болын сүлжээг зэрэг хамруулсан гэдэг ингээд иймэрхүү нэг заалт байгаа. Тэгээд тэр сайтын тушаалаар батлагдсан усан сан бүхий газар усны их үйлдвэрийн онцгой болгон энгийн хамгаалтын эрүүл ахуйн бүсийг зогтоох гэдэгт бол хамгаалтын бүсийн намаг бүхий татамтай тохиолдолд нийт татвар хэмжээгээр өөрчлөж авлаа гэсэн иймэрхүү дээрээс 3 ширхэг юм бол одоо хэрэгцээ баримтчүүдэд тусгагдсан ийм байдалтай байгаа. За тэгээ үндэсний төвшөнд бол энэ намаг хамгаалах чиглэлээр ажиллах олон байгууллагууд бол байна. За энд бол усны сав газрын захиргаатын хамгаалтын менежментэд бол одоогоор энэ намгийн асуудал, хүлээлт намгийн асуудал бол тусгагдсан. Энэ чиглэлээр одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээ байхгүй гэж хэлэхэд болохоор байгаа. За түрүүн хэлсэн дээр тусгай хамгаалалт намарсан газруудын хамгаалтын захиргаатын хамгаалтын менежментийн төлөвлөгөөнд бол энэ намгийн асуудлаас үүсгэж бараг байхгүй юм байна. За дээр нь бол аймгийн байгаль орчин аяж жуулчлалын газруудад одоо намгийн бүртгэл судлах, өөрчлөлтөд ашиглалтын модны хяналт тавих ийм чиглэлүүд бол одоогоор ерөөсөө байхгүй байна. За тэгээд усны үндэсний хорооны үйл ажиллагаа юунд бол намгийн асуудал бол бас тодорхой хэмжээгээр тусгагдсан анхаарсан зүйл бол байхгүй байна. За тэгээ намгийн талаар үлдэгдсэн үндэсний мэргэжилтийн одоо байхгүй байна. За байгаль орчны төлөв байдлын тайлан гэхэд бол энэ намгийн чиглэлээр ерөөсөө олсон байхгүй. Иймэрхүү байна. Тэгтээ зэрэг одоо энэ намгийн одоо ойлголтуудыг сайжруулах, энэ чиглэлээр авах менежментийг сайжруулахын тулд бол энэ бүх одоо чиглэлүүдээр одоо тодорхой анхаарал тавьж эрхцэн баримт төрийн бодлогыг боловсруулж энэ байгууллагуудын үйл ажиллагаанд одоо тодорхой акцийн өөрчлөлт гаргаж байгаа энэ намгийн хамгаалах юм аа гэж. За тэгээ орон нутгийн төвшөнд бол энэ байгаль орчны багц хууль, иргэдийн төлөвлөлтийн хурлын дарга, засаг даргын хүрээнд бол бас их хэмжээний одоо бүрэн эрх бол тусгагдсан байгаа. Энэ талаар одоо анхаарах хэрэгтэй байна. За иймэрхүү байдлаар энэ одоо намгийн чиглэлээр одоо үндэсний хэмжээнд бол орон нутгийн төвшөнд бол анхаарал тавих шаардлага байнамаа. За дээр нь бол олон улсын конвенцуудын хүрээнд байгаа. За нүүбийн зөвлөлтөд тэмцэх конвенцэд тусгагдсан хүлээлт намын талаарх зөвлөмж байдаг. За энэ ойргүй экосистемээс ялгарх хүлэмжийг хийх хянах гэсэн ийм асуудал байна. Тэгээ энэ бол нөгөө доройтож байгаа намгаас ялгарч байгаа хүлэмжийг хийх хянах асуудал байдаг. За энийг бол энэ конвенцийн хүрээнд хэрэгжүүлэх юм шаардлагатай байгаа. За биологийн төрөлзүйлийн конвенцийг доройтолд орсон экосистемүүдийн 15% нөхөн сэргийх тухай IC-ийн зорилтыг хэрэгжүүлэх юм юу байгаа. За 10 сарын конвенцийн хүрээнд бол 2 жил тутам зохион байгуулдаг 10 сарын өдөр Монгол өдрөлөг байдаг. За стратегийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх. За тэгээд тэр доор конвенцийн газар зөвлөдөг тайланг тийм асуудлуудыг анхаарах гэсэн ийм зүйл байна. За тэгээд улс орон хоорондын хамтын ажиллагааны хувьд бол манай хөш орнуудтайгаа бас олон чиглэлээр одоо гэрээ байгуулж хамтарч ажилладаг. За энэ чиглэлээр бол тусгагдсан баримт зөвчгүүдэд энэ намгийн асуудал, хүлээлт намгийн асуудлуудыг бол бас тодотгож өгөх юм шаардлага байна. За дээр нь бол хил дамжсан тусгай хамгаалалттай газруудыг байдаг. За энэний хамгаалалтын хүрээнд бол бас энэ асуудлыг анхаарч үзэх шаардлагатай байна. За тэгээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага хүмүүс иргэдийн ойлголтыг сайжруулах юм асуудлууд гарч ирж байгаамаа. За тэгээд мэдээлэл сурчлагын хувьд бол энийг
одоо бидний хүчний хэлээд яг энэ чиглэлээр бол маш их олон төрлийн ажлыг зохион байгуулж хүмүүстэй ойлголт өгөх ийм асуудал бол ашгүй чухал гэж байна. За ингээ оролцох талууд гэдэг нь тэр болгоны тодорхой хэмжээгээ тодорхойлж үзсэн. За үндэсний хэмжээнд, орон нутгийн хэмжээнд ямар байх вэ? Тэгээ өөрийгөө өгсөн хувьд бол хууль тогтоох энэ хувьд одоо бодлого боловсруулагчдын хувьд, хэрэгжүүлэгчдийн хувьд яах вэ? Тэгээд энэ байгууллагуудын хувьд бол ямар байгууллагууд хамаарах гэсэн ийм байдлаар одоо сүүлийн үеийн стейкхолдерс гэдэг үг их олонноор одоо ийм байдлаар энийг бол одоо бас гаргаж үзэж байгаа ийм юм байна. За ингээд анхаарал тавьсан баярлалаа.